Сайн уу? Миний шинэ бичлэгт тавтай морил. Би энэ удаагийнхаа бичлэгээр Австралид ирээд идэж үзсэн зөвхөн Австралид байдаг эсвэл надад тийм сонирхолтой санагдсан зүйлсийн талаар ярих гэж бодлоо. Надаа нийт 16 зүйлсийн жагсаалт байна. Хэрвээ та сонирхож байвал энэхүү бичлэгтээ хамт байгаарай. За хамгийн ихнийхэн зүйл нь мэдээж кенгуруны мах. Австралч угаасаа кенгуруны орон штэ тий. Тийм болохоор кенгуруны мах гэж бас супермаркетуудаар нь зардаг юм байлээ. Кенгуруны мах нь миний бодлоор яг нэг тийм гөрөөсний махтай ижилхэн амттай байсан юм болов уу гэж би бодоод байдیں۔ Би яг стейк хийж идэж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь тийм нэг өөх бахтай айгүй зөөлхөн мах байд юм бэлээ. Тэгээд нэг кенгуруны мах хийж идэж үзсэн. Хүмүүс ихэвчлэн стейк, бургер, эсвэл барбекю шарахтаа кенгуруны мах иддэг юм бэлээ. Би болохоор стейк байдлаар нь гэртээ шаарж идэж үзсэн. Бас нэг хоолны газруудаар пиццан дээр кенгуруны махтай пицца ч гэдэг юм уу тиймэрдүү байдлаар бас идэж үзчихсэн юм байна. За хоёр дахь сонирхолтой идэж үзсэн зүйл гэх юм бол би энд матрын мах идэж үзсэн. Гэхдээ би яг Brisbane-д бол идэж үзээгүй. Brisbane-д ингээд янз бүрийн ресторануудаар оронгууд ийм сонирхолтой амттай зүйлс зардаг, ийм сонирхолтой хоолтой газрууд бол нэг их олцдгүй юм шиг санагдаад байдیں۔ Харин Мельбурнд бүр иймэрдүү газрууд амар их байдаг. Тэгээ би Мельбурнд аялж явж байгаа санамсаргүй байдлаар ийм газар ороод тэгээд матрын мах идэж үзсэн. Матрын мах нь болохоор ийм цагаан өнгөтэй тэгээд бага зэргийн тийм загасны махтай төстэй амттай нэг бодлын бас дахианы махтай ч адилхан юм шиг тиймэрдүү мах байсан. Тэгээд энийг болохоор би идэхдээ ингээд дахиаг ингээд шарчдаг штэ тий stir fry хийгээд яг тэрэн шиг ингээд шарцсан байдлаар нэгдэж үзсэн. Тэгээ надаа матрын мах гэж хэлээгүй бол би зүгээр дахианы мах юм болов гэж бодоод идэхээр байсан. Гэхдээ дахианы махтай харьцуулахад бага зэргийн аргагүй байсан юм болов гэж бодож байна. За 3 дахь сонирхолтой идэж үзсэн зүйл нь болохоор эmu meat байна. Эmu нь болохоор Австралид байдаг юм нисдэггүй шувуу байхгүй юу. Тэгээд айгүй том юм бараг юм хүн шиг хэмжээтэй том шувуу байдیں۔ Тэгээд энэ шувууны махыг бас би Мельбурнд явж байгаад идэж үзчихсэн. Би болохоор эмуны мах байдаг гэж мэдээгүй зорж бол идэж байгаагүй. Хоолны газар орсон чинь меню дээр нь эmu meat гэдээ байсан байхгүй. Тэгэхээр нь ямар шувуу юм байд юм бол гэд идээд үзсэн чинь улаан өнгөтэй махтай юм бэлээ. Би яагаад ч юм ингэ шувууны мах гэд бодонгууд дахианы мах эдэр шиг юм цагаан өнгөтэй мах хүлээгээдсэн байхгүй юу. Тэгсэн чинь аягүй сонирн бас энэ кенгуруны мах эдэр шиг юм улаан өнгөтэй махтай юм байлээ. Тэгээд мах нь бас яг юм жоохон кенгуруны махтай төстэй ямар ч өөх байхгүй. Тэгээд аягүй зөөлөн ер нь баг өөхгүй гэж хэлэхэд болохоор тийм мах байсан. Тэгээд би эмүний махыг болохоор стейк байдлаар нь идэж үзсэн. Тэгээд яагаад ч юм мэдэхгүй ингээд Австралийн одоо зоопаркт орохоор үздэг амтнаа ингээд идчихингээ бодонгууд нэг л тийм сонирн мэдрэмж төрөөд тэгээд идэхэд айгүй хэцүү байсан. Би бас энэ эмүний стикийг нэг сайн идэж чадаагүй. За дөрөв дэх сонирхолтой идэж үзсэн зүйл нь болохоор Moreton Bay Bog байна. Австралийн Queensland мужид болохоор Moreton Bay гэдэг нэг газар байдаг. Энэ нь болохоор манай Brisbane-ээс нэг хол бол биш. Усан онгоцоор нэг цаг гараа яваал очичдаг. Би тэнд бас өдрийн аяллаар очиж үзчихсэн. Тэнд энэ баг нь айгүй их байд юм байна л та. Тийм учраас энийг Moreton Bay Bog гэж нэрлэдэг юм байлээ. Энэ Moreton Bay Bog нь болохоор юм жижиг хэлбэрийн хавч шиг юм далайн амттай юм байлээ л дээ. Амт нь гэх юм бол жоохон лобстертай төстэй бага зэргийн чихэрлэгдүү амттай тийм юм байт юм байлээ. Би болохоор ресторанд ингээд хариулын тавган дээр шарцсан байдлаар нь идэж үзчихсэн. Би угаасаа далайн хоолнд дургу болоод ч тэр юм уу надад бол тийм гоё бол байгаагүй. Би угаасаа далайн хоол идэж сурах зорилгоор бол байнгын аваад байдгийн. Тэгтэл идэж сурахгүй л байгаа л та. Тэгэд энийгээ идэхтэй болохоор дангаар нь биш ингээд дээр нь лимон бас тусааж агаад лимоны шүүстэй идэх юм байлээ. Тэгэх юм бол бас айгүй гоё амтагддаг гэсэн. За тав дахь нь гэх юм бол Sydney Rock Oyster гэдэг юм байна. Бас л далайн гаралтай зүйл. Би яг түрүүний Moreton Bay Bog шиг л нөгөө нэг дуртай биш хэрнээ зүгээр сурах зорилготойгоор тэгээ дээрээс нь өмнө нь идэж үзэж байгаагүй юм чинь шинэ юм туршиж үзье гэж бодож авч ирсэн. Энэ нь болохоор айгүй тийм зөөлөн бүтцтэй, чихэрлэгдүү, бага зэргийн эсэглэн юм байт юм бэлээ. Тэгээ бас л яг лимонтой идэж үзчихсэн. Угаасаа лимонтойгоо ирд юм бэлээ. За дараагийн нэг сонирхолтой идэж үзсэн зүйл нь болохоор meat pie. Энэ нь болохоор яг Австралийн өөрсдийнх нь үндэсний хоол гэх юм уу? Одоо үндэсний идэх зүйл болж явдаг юм байлээ л дээ. Гадна талаараа ийм нэг гурилан идэх юм одоо бов шиг юм байгаа юм. Тэгээ тэрэн дотроо болохоор ингээд махны шүлэнд чанаж болгосон. Дотроо ингээд махтай, зарим нь ингээд ногоо могоотой. Айгуу тийм шүүслэг соустай пай яагаад байгаа юм. Тэгээд энэний хөвчлэн нэг том ом бол байдгүй маа жижигхэн нэг иймэрдүү иймэрдүү хэмжээтэй ирдэг. Тэгээ энийг бол эдийг ивэл хаанаас л болох боломжтой хүлдүүжигээрэн супермаркетад зарж гин эсвэл маркет гарч явах юм бол маркет дээр хөвчлэн байдаг. Нэгэсэндээ бараг юм Австралийн гудамжны хоол гэх юм уу та. Энэ гудамжны хоол гэж байхгүй л те. Гэхдээ хамгийн түгээмэл байдаг хоолнуудынх нь нэг.
Тэгээд ханаас ч олоод идчих боломжтой юм meat pie байна. За дараагийн нэг идэж үзсэн сонирхолтой зүйл нь болохоор chicken parma гэдэг нэг юм байна. Энэ уул нь бол Австрали үндэсний хоол гэж бол биш л дээ. Угаасаа австралич нь өөрсдийн гэсэн үндэсний хоол гэдэг юм байхгүй шүү дээ, тий. Гэхдээ энэ chicken parma нь болохоор яг Австралийн бүх пабуудад дандаа гардаг тийм баг үндэсний шахуу болж байгаа тийм л хоол юм байлээ. Энэ нь яадаг хоол вэ гэхээр одоо дахианы махан котлет дээр томатны соус тэгээд дээр нь ингээ моцарелла бислэг хасгачдаг. Тэгээд энийгээ салааттай юм уу, шарсан хүмүүстэй хамт өгдөг ийм нэг хоол байт юм байлээ. Уг нь энэ chicken parma ч өөрөө бол Италиас гаралтай, Итали хоол байгаа. Гэхдээ австралчууд ингээд өөрсдийнхөө хэм маяг тохируулж өөрчлөөд пабуудаа зараад бараг нэг үндэсний хоол гэж хэлж болохоор төрлийн хоол байгаа юм. За дараагийн нэг сонирхолтой зүйл нь болохоор chicken salt гэдэг нэг юм байна. Би Австралид ирэхээс өмнө энэ талаар бүр огт сонсож байгаагүй. Ийм шар өнгийн давс байгаа байхгүй юу? Энэ нь яг яад юм бэ гэхээр одоо нэг жоохон дахианы амттай давс гэж хэлэх юм уу? Да нэг төрлийн одоо амтлагч байгаа байхгүй юу? Би тэгээ түрүүн гуглдэж үзсэн чинь хэрвээ энэ мэдээлэл нь үнэн зөв болвол 1970 онд Сиднейгийн нэг рестораны эзэн энийг зохион бүтээсэн гэд биччихсэн байсан. За тэгээд энэ нь болохоор анх хоолнд ийм нэг дахианы амт оруулах зорилготойгоор анх зохион бүтээгдчихсэн юм байлээ. Энд болохоор хэрвээ шарсан хүмүүс захиалах юм бол нэг бол зүгээр бидрээ иддэг цагаан өнгийн давстай ирдэг. Эсвэл энэ chicken salt буюу одоо дахианы давс гэх юм уу тий монголоор орчуулах юм бол тийм давстай ирдэг юм байлээ. Тэгээ надад энэ chicken salt нь жирийн салтаасаа илүү гоё санагдаад байдیں۔ Илүү тийм гоё өвөр мөөц арай зөвхөн давс биш арай нэг жоохон гоё амт оруулаад байдаг. Гэхдээ айгүй юм шар өнгийн будагтай байд юм билээ. Яг нэг каре идэр шиг жоохон шар өнгө оруулчих гад байдаг. Ийм нэг сонирхолтой амттай амтлагч байна. За дараагийн нэг Австрали ирээд идэж үзсэн зүйл нь болохоор Lamington гэдэг нэг кейк бэлуу байгаа юм. Энэ нь ямар вэ гэхээр одоо манай монголоор бол үрлээдтэй жоохон төстэй доторх нь ийм кекстэй гадны хэсгээрээ болохоор ингээд шоколадаар бүрдсэн тэгснээ ингээд коконатны үрдэс ингээд асгацсан юм байт юм байлээ. Энэ болохоор надад тийм амар гоё юм бол огт санагдаагүй зүгээр байдаг л нэг кекс шиг санагдсан. Гэхдээ энд бол Австрали яг өөрсдийнх нь бялуу гэж явдаг юм байлээ. Тэгээд энэ Lamington нь болохоор 1900-аад оны үед Австралийн Queensland мужид буюу одоо миний амьдарч байгаа мужид үүссэн түүхтэй юм байлээ. Энэ нь болохоор Австралийн одоо үндэсний амттан гэж тооцогддог. Тэгээ хүмүүсээ нэг идэхтэй болохоор сүүтэй эсвэл кофетэй хамт идэх айгуу дуртай байдаг юм байлээ. За дараагийн нэг Австрали ирээд идэж үзсэн сонирхолтой юм нь болохоор Anzac biscuit гэдэг нэг одоо бичвэн байна. Ягаад энэ бичвэн одоо Anzac гэж нэрлсэн гэхлээр энэ нь болохоор өөрөө Australian and New Zealand Army Corps гэдэг энэ үгний товчлол эхний үсгнүүд нь юм байлээ л дээ. Тэгээд Австрали болохоор Anzac гэд яриад явчихсан юм байлээ. Тэгээд энэ бичвэнийг болохоор одоо дэлхийн 1-р дайны үед дайнд оролцож байгаа хүмүүст өгж явуулдаг байсан юм байлээ. Тийм учраас энийг Anzac biscuit гэд нэрлэсэн юм байлээ. Энэ нь өөрөө овёс, самар, тэгээ коконатаар хийгддэг учраас айгүй тийм удаан хадгалах боломжтой муудадгүй бичвэн юм байна л та. Тийм болохоор энийг дэлхийн 1-р дайны үед цэргүүдтэй явуулдаг байсан гэсэн. Тэгэхээр энэ бичвэн нь болохоор зөвхөн Австралиах биш, Австрали болон Шинэ Зеландын одоо өөрсдийнх нь уламжлалт бичвэн гэж хэлж болно. Хүмүүс болохоор жирийн үед ч гэсэн энэ Anzac biscuit-ээ идчихдэг. Айгуу гоё амттай байдаг. Тэгээд Anzac Day гэж бас энд болдог. Нэгэсэнд одоо дэлхийн 1-р дайнд амь үрэгдсэн одоо цэргүүдийн дурсгалд зориулж тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож амардаг. Одоо нийтээрээ тэмдэглэдэг гэх юм уу? Тийм өдөр болгоцсон. Тэр өдрөө хүмүүс бас энэ Anzac biscuit-ийг иддэг юм байлээ. За дараагийн нэг идэж үзсэн сонирхолтой юм нь болохоор fairy bread гэдэг нэг юм байгаа юм. Одоо шидэд талах гэж монголоор орчуулах юм уу да тий. Би нэг болохоор өрдөөсөө энэ тэнд идэж үзээгүй. Яг ажил дээрээ манай ажлын нэг хүнийг баяр болж исэн чинь наваад ирсэн байсан байхгүй юу. Тэгээ энэ одоо юу юм гээд харсан чинь ийм цагаан талахыг гурвалжлаад зүсцэн. Тэгээ дээр нь маасал түрхэхэд ингээд өнгийн жижигхэн бөөрхий чихрнүүд байдаг шүү дээ. Тэгээ тортны дээр мэр хасгацдаг. Тийм юм ингээд асгацсан ийм талах байт юм байлээ. Энийг болохоор австралчууд бас өөрсдөө дээр үед төрсөн өдөр мөдөр хүүхдийн баяр маяраар ингэж иддэг байсан гэж уншижсэн. Магадгүй одоо дээр үед торт морт байдаг болохоор л те энэ талхан дээр масл тавьж агаад ийм нэг өнгөнгийн чихэр хасгаал. Тэгээд өөрсдөө торт болгож иддэг байсан юм болов уу гэж би хувьдаа зүгээр таасан. Тэгээд энийг хэрвээ гадуур олж идэж үзье гэх юм бол бараг боломжгүй юм шиг надад санагдсан. Би угаасаа гадуур өрдөөсөө харж байгаагүй. Тэгээд амархан болохоор угаасаа хүмүүс чинь гэртээ ингээл талхан дээрээ масл түрхээл нэг чихэр хасгаал болоо юм яг дэлгүүрээс хүнийх бодлож авахгүй байх гэж бодож байна. Тийм учраас зарагддаггүй байх. Тэгэхээр гэртээ хийгээд үзэх бол боломжтой. За дараагийн нэг сонирхолтой зүйл нь болохоор кофетэй холбоотой. Австралч угаасаа кофений
айгүй өндөр соёлтой орн шүү дээ. Тэгээ би Австралид ирснээс хойш кофений амт чанарыг нь мэддэг болсон. Тэгээд энд яг flat white гэдэг нэртэй кофе байт юм байлээ. Тэр нь болохоор баг хөөс байхгүй зүгээр сүүтэй кофе гэсэн үг байхгүй юу? Капучино гэх юм бол одоо миний сурснаар тэ нэг хуруу юм хөөс хийдэг. Хэрвээ латте гэх юм бол энэ хурууны талаарх хөөстэй байдаг. А flat white гэх юм бол хөөсгүй зүгээр л юм латте арттай байдаг. Тэгж ирд юм байлээ. Тэгээд би бариста хийж байхдаа бас иймэрдүү талаар одоо мэдлэг болж авсан. Тэгээд нэрээ нэг юм нэмж хэлэхэд кофений талаар аягүй сайн мэддэг болоод кофений амт чанарыг ялгадаг болчхоор үүсэж байгаа давуу тал нь мэдээж юм мэдээлэлтэй болоод юуны чанарыг таньдаг болно. Сул тал нь гэх юм бол энэ тэнд кофе уухаар өртөөсөө таалагдах кофе олдохгүй болчт юм билээ. Өө энэ ч муу кофе байна. Өө энэ ч кофегоо төлчиж энэ нь ч одоо баг капучино аваад байхад хөөсгүй юм шиг юм уу. Тэ аягүй тийм голомтгой болчт юм билээ. За дараагийн нэг сонирхолтой юм нь болохоор Weet-Bix гэдэг нэг юм байна. Энэ болохоор зөвхөн Австралид биш бас Шинэ Зеландад байдаг юм байлээ. Бүхэл бүрийн гурил гэж одоо монголоор хэлдэг баха. Энүүгээр хийгдсэн ийм нэг дөрвөлжин овёсыг ингээд дөрвөлжлөө тавьсан юм шиг юм байдаг байхгүй юу. Тэгээд энийг хүүхдүүд болохоор өглөөний цайндаа сүүнд хийгээд идчихдэг юм байлээ. Энэ бас зөвхөн Австрали, Шинэ Зеландад байдаг аюул алдартай өглөөний цай юм байлээ. За дараагийн нэг зүйл буюу одоо 14 дахь зүйл маань Vegemite гэдэг нэг зүйл байна. Австралид байдаг эсвэл Австралийн талаар сайн мэддэг хүмүүс бол угаасаа энэ Vegemite гэдэг зүйлийг мэддэг бах. Дуу муун дээр ч гэсэн угаасаа энэ Vegemite-ийн талаар нь гардаг. Австралийн одоо үндэсний амттан гэх юм уу та талхан дээр, бүр өрөн дээр, өглөөний цайндаа гэл ер нь бол янз бүрээр энэ Vegemite байдаг юм лээ. Би анх энэ Vegemite-ийг идчихэд бараг давс идээд байгаа юм шиг надад санагдаад амар муухай амттай байхгүй юу. Тэгээд аяандаа ингээл баг багаар идээд янгууд айгүй гоё амттай болоод би одоо бол амар дуртай болсон. Тэгээд яаж иддэг вэ гэхлээр талхан дээрээ ингээд масалт түрхчээ. Тэгээ Vegemite-асаа ингээд жоохон түрхээд идчихтэй. Тэгээд нэмээд мэдээж авокадо ч юм уу эсвэл өндөх ч юм уу тий өөрийнхөө хольж идмээр байгаа юмудаа идчихдэг. Ер нь бол ингээд талхан дээр маслаа түрхээд дээрэс нь Vegemite-а түрхээд идэхэд ч гэсэн амар гоё амттай санагддаг. Тэгээд энэ нь өөрөө данд авс юм уу гэсэн ч үгүй. Орц нь өөрөө хүний биед айгүй хэрэгтэй шин тэмжээлтэй тийм витаминээр баялаг зүйл юм байлээ. За тэгээ Vegemite ярьсан. Яг Vegemite-тэй холбоотой нэг сонирхолтой юм хэлэхэд энэ Vegemite нь дуун дээр хүртэл гардаг заяо. Австрали хүн гэдгийг энэ Vegemite дуртай байна уу юу? Vegemite-тэй зүйл идэж гин үгүй юу гэдгээр нь одоо илэрхийлдэг гэх юм уу? Энэ дуун дээр юу гэж гардаг вэ гэхээр Австрали хүн ингээд гадаадад аялаад ах шиг байгаа юм. Миний ойлгосноор тэгж явж байгаад гадаадад нэг эмэгтэйтэй таарад тэгээ тэр эмэгтэйгээс чи миний хэлээр ярьдаг уу гэд асуусан чинь тэр эмэгтэй нь юу ч хэлэхгүйгээр зүгээр Vegemite-тай сэндвич өгсөн гэж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор тэр эмэгтэйн тухайн илж байгаа хүнийг нь Австрали хүн гэдгийг нь мэдчихээд тэгээ зүгээр үг дуугүй Vegemite-тай сэндвич өгөөд буюу би чамайг Австрали хүн гэдгийг чи мэдчихэж байна гэж илэрхийлж байгаа нэг илэрхийлэл юм шиг санагцсан. Тэгээ Vegemite нь бүр Австрали хүн гэдгийг илэрхийлэх ийм нэг том одоо үндэснийх нь амттан юм байлээ. За дараагийн яг Австрали ирээд идэж үзсэн сонирхолтой зүйл нь болохоор cotton candy grapes идэж үзсэн. Энэ нь юу вэ гэхээр одоо жирийн нэг усан үзэн байгаа юм. Тэгсэн хэрнээ cotton candy гэдэг нэг юм нэг хөөсөн чихэр байдаг шүү дээ. Парк эдэр дээр жоохон байхад зардаг байсан. Тим чихэрний амттай. Энэ болохоор гэхдээ зөвхөн Австралид үүссэн зүйл биш юм байл л дээ. Би л өөрөө Австралид анх удаа энийг идэж үзсэн. Анх идэнгүүт нэг тийм шууд тийм хөөсөн чихэр идээд байгаа юм шиг амт нь амтагддаг. Тэгээд удаан идээд ихийг идээд авах тусмаа тэр амт нь жоохон алга болоод нөгөө усан үзэмнийх нь амт нь илүү тодроод ирд юм байлээ. Тэгээд анх шууд ингээд амандаа хийнгүүт бол шууд тэр хөөсөн чихэр нь амтагддаг юм байлээ. Ийм сонирхолтой мэдээж үзсэн. Би хэрвээ зөв санаж байгаа бол энэ cotton candy grapes нь болохоор Америкт химийн гаралтайгаар гэх юм уу одоо лабораторид үүсгэсэн ийм төрлийн жимс юм байлээ. За хамгийн сүүлийн Австралид ирээд идэж үзсэн, ууж үзсэн зүйл бол ginger beer гэдэг юм байна. Энэ миний хамгийн дуртай зүйл. Монгол болохоор ийм gingerтэй буюу одоо цагаан гаатай ундааг ингээд гаднаас импортлж оруулж ирдэг штеп. Австралид болохоор яг тэрнийг өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдийнх нь хамгийн алдартай бүтээгдэхүүнүүд энийг юм байлээ. Тэгэхдээ Монголынхаа болохоор миний мэдж байгаагаар зүгээр ундаа байдлаар зардаг. Энд болохоор дандаа 4.5%, 5% энэ төргээд дандаа яг пивээр нь зардаг юм байлээ л дээ. Мэдээж дэлгүүрт ундаа нь байхын хувьд бол байгаа. Гадуур ингээд tap ginger beer-үүд байдаг. Шууд ингээд өөрсдөө нэрээд зардаг тийм tap beer-үүд бол зөндөө байдаг юм байлээ. Тэгээд энэний амт нь гэх юм бол яг нэг тийм ginger-ийн сэнгэнсэн гашуун тийм час хийсэн амттай. Дээрээс нь багахан зэргийн чихэрлэг тийм амар сайдер эдэр шиг чихэрлэг бол биш.
Тэгээд пивний нэг амт чинь жоохон тийм сонирн байдаг штеп гашуун юм шиг тэр амтанд дарагдсан. Аюу гой амттай. Ер нь яг нэг тийм коктейл ууж байгаа юм шиг. Тэгтээ сахар багтай нэг тийм уух юм байна. Энэ бол миний хамгийн дуртай уух юм. За бараг энэ Австралид ирээд надад таалагдж байгаа зүйлсийн топ 5-д орох байхаа. Хэрвээ би Австралиас явах юм бол энэ ginger beer-ийг хамгийн их санах байх. За тэгээд Австрали ирээд иймэрдүү зүйлсийг би идэж үзсэн. Надад маш сонирхолтой санагдсан. За тэгээд та бүхэн сонирхолтой санагдж байгаа зүйлс байх юм бол энэ бичлэгний доор комент үлдээгээрэй. За дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.